За хамтдаа өнөөдөр Эхлэл номны 18 дугаар бүлэг, 19, 20 дугаар бүлгийг хамт уншчихлаа. За өнөөдрийн бүлэг бол нэлээдгүй бас урт үргэлжилж байна. За гэхдээ тэр чинээгээр бас биднэрт маш олон хэрэгтэй сургамжуудыг бас олон зүйлийг бас бодогдуулж байна. За Эхлэл номны 18 дугаар бүлгийг уншиж байгаад хамгийн түрүүнд тэмдэглэмээр санагдсан ишлэл бол энэ хэсэг байлаа. Эхлэл 18-ийн 13 дугаар ишлэл. Мөнхийн эзэн Авраамд хандан Сара яагаад эргэлзэн би чинь хөгшин болсон хүн. Үнэхээр хүүхэд төрүүлнэ гэж бодон инээгээд байна. Мөнхийн эзэнд хүч хөршгүй хүнд хэцүү юм би гэж юу. Тогтоосон цагтаа хойтон өдий гэхэд би танаад буцаж ирнэ. Тэр үед Сара чинь хүүтэй болсон байна гэв. За үүнийг тэмдэглэмээр санагдлаа. За дараа жил бол Сара хүүтэй болсон байх болно гэхэд бол Сара бол ерөнхийдөө эргэлздэг. Гэтэл Бурхан Сара болон Авраамд юу гэж хэлж байна вэ гэхээр мөнхийн эзэнд хүч хөршгүй хүнд хэцүү юм би гэж юу. За мөн л Бурхан өөрийгөө ямар бурхан бэ гэдгийг бас Авраам болон Сарад ойлгуулж байна. Тэгэхээр Бурхан бол ийм бурхан юм байна гэсэн итгэлийг одоо суулгаж байна гэсэн үг юм. За бид нар ч гэсэн ижлэг бидний итгэдэг бурханд тийм ээ хүч хөршгүй хүнд хэцүү юм гэж байдгүй юм байна. Одоо ийм гайхалтай бурханыг бид нар мэддэг хүмүүс юм байна гэж бодогдож байна. За үүний дараа Бурхан Авраамыг дараа жил хүүхэдтэй болно гэдгийг хэлж өгсөн. За тэрний дараа юу болж байна гэхээр Бурхан Содом Гоморо гэдэг хотыг бол одоо тийм ээ гал хүүхрээр шүүх гэж байна. Шүүхийн өмнө ийм зүйл болох гэж байгаа, ийм зүйл хийх гэж байгаа гэдгээ бол Бурхан Авраамд ярьж өгдөг. Тэр үед Авраам Бурханаас тийм ээ та зөвхт хүнийг хорон муу хүмүүстэй хамт устгах уу гэсэн одоо асуултыг маш чухал асуултыг одоо асуудаг байгаа. За энэ асуултын донд надад бас тэмдэглэмээр нэг гоё үг гарсан. Юу вэ гэхээр 25 дээр та минь үнэн шударга хүнийг хорон муу этгээдүүдтэй хамт устгах ажлыг бүү хийгээрэй. Үнэн шударга хүн хорон муу хүнтэй хэрхэн тэнцэх билээ гэсэн байгаа. Энэ надад өнөөдөр бараг хамгийн их юм бодогдсон ишлэл боллоо шүү бараг. Үнэн шударга хүн хорон муу хүнтэй хэрхэн тэнцэх билээ. За 100 төгрөг, $100 хоёр адилгүй тийм ээ. Хоёулаа адилхан 100 боловч үн цэн нь өөр. Яг үнтэй ижилхэн хоёулаа ижилхэн хүн боловч үнэн шударга хүн ба хорон муу хүн хоёр хэрхэвч тэнцэхгүй. Маш үн цэн нь өөр гэсэн үг. Тэгэхээр үнэн шударга хүн хорон муу хүнтэй хэрхэн тэнцэх вүлээ. За энэ нь бид нарыг ямар үн цэнтэй амьдралаар амьдрмаар байна гэдгийг хэлж өгч байгаа юм шиг санагдаж байна. За үүний дараа
Авраам Бурханы өмнө өөрийгөө юу гэж хэлж байна гэхээр ингэж хэлж байгаа. За 27 дээр Авраам хариу хэлэхдээ хараач та би өөрөө таны дэргэд үнс шороо мэд өчүүхэн хүн боловч бүхнийг захирагчийг эзэн танд зүрхлэн үг хэлэхээр шийдлээ. За Авраам Бурханы өмнө өөрийгөө одоо юу гэж одоо тийм ээ хэлж байна гэхээр Бурхан минь ээ би таны өмнө бол үнс шороо мэд өчүүхэн хүн билээ. Хамгийн дараахан хүнийг л Бурхан хамгийн өндөрт өргөмжилсөн байдаг. Яг түүнийг энэ хэсэг надад дахиад сануулж байна. Өдөр заримдаа үнэхээр Библийг уншихаар юу ч ойлгохгүй, юу ч авахгүй байх тохиолдол байдаг. Тэр нь одоо миний сэтгэлээс хамаардаг бах, бас итгэлээс хамаардаг бах, янз янзын зүйлээс хамаардаг бах. За өнөөдрийн хувьд бол бас их олон янз янзын зүйлийг бас ойлгож аваад байна. Бас энэ Библийг бас уншмаар байсан юм шиг байна. За тэгээд хамгийн гоё хэсэг нь 10 зөвхт хүн байх юм бол тэр хотыг устгахгүй гэж хэлсэн. Харамсалтай нь Содом Гоморо гэдэг хот бол устгагдсан. Тэгэхээр шалтгаан нь юу гэсэн үг вэ? 10 зөвхт хүн олдоогүй гэсэн үг. За тэрийг хаанаас мэдэж болох вэ гэхээр эндээс мэдэж болно. Эхлэл 19-ийн тийм ээ 4 дээрээс харах юм бол Эхлэл 19-ийн 4 дээр гэтэл тэднийг унтаж тухлахаас өмнө хотын ирчүүд буюу Содом хотын хөгшин залуу бүх ирчүүд нэгэн ч үлдэлгүй гарч ирээд Лотын гэрийг бүслэн зогсож түүнийг дуудан за энэ үдэш танаад ирсэн зочин ирчүүд чинь хаана вэ? Тэднийг нааш нь гаргаад ир. Бид эдлээд өгье гэцгээч. Эндээс орвол нэгэн ч үлдэлгүй гарч ирээд. Ийм одоо бүр завхарсан гим нүглээр дүүрсэн хот байсан. Бүр нэгэн ч үлдэлгүй бүгд гарч ирсэн. Тийм учраас 10 зөвхт хүн алдаагүй. Тийм ч учраас энэ хотыг бол гал хөхрээр одоо устгасан байдаг. Эндээс бол Лот болон Лотын эхнэр хоёр охиныг бол Бурхан үнэхээр их нэгүслэр тийм ээ аварж байгаа. Эндээс харуул Лот саадсаар л байв. Тэгэхэд нөгөө ирчүүд Лот болон түүний эхнэр басгүй хоёр охиныг нь гараас нь хөтлөөд авч явжээ. Учир нь мөнхийн эзэн Лотод үнэнхээр өршөөнгүй хандсан байна. Юунда тэнэгэлзээд байсан мэдэхгүй. Ингээл одоо бушуухан одоо санд минд одоо тэр гэрээсээ гараад одоо цухтах ёстой байтал. Тийм ээ одоо юунаас болсон явж өгөхгүй ингээд саатаад байгаа байсан. Тэр үед Бурхан үнэхээр Лотод бол өстой нэг өршөөнгүй хандсан гэж байгаа. Тэгээ өршөөнгүй хандсан шалтгаанаа энд бас хэлсэн байгаа. Өршөөнгүй хандсан шалтгаан нь энэ 29 дэх. ертөнцийн эзэн тэр хүндий дагуух бүх хот тосгодыг устгахдаа Авраамыг бодоод Лотын амьдарч буй хотыг устгахаас өмнө түүнийг тэндээс гарган аварсан ажээ. Авраамыг бодоод
Авраамыг бодоод түүнийг тэндээс гарган аварсан юм аа гэж. За энэ нь биднэрт бол асар том сургамжийг өгдөг гэж би хувьдаа боддог. Тийм ээ. Бидний төлөө хэн нэгэн залбирч байсан учраас, хэн нэгэн биднэрт анхаарал тавьж байсан учраас тэр хүмүүсийн төлөө заримдаа бид нарыг янз бүрийн зүйлээс Бурхан бас хамгаалдаг гэдэгт бол итгэлтэй байдаг. Ягаад гэвэл яг тийм үйл явдал энд болж байгаа. За Эхлэл номны 18, 19-р бүлэг дээр ерөнхийдөө ийм зүйл болж байгаа. За тэгээд юу вэ гэхээр за яг энэ хэсгийг энэ хүмүүс уншаад ойлгохдаггүй. За би ч гэсэн анхандаа бас ойлгохдаггүй байсан. Юу вэ гэхээр Лотын 2 охин нь эцэгтэйгээ унтаад үр хүүхэд төрүүлж байгаа энэ үйл явдал. За тэгээд өнөөдөр яг уншиж байсан чинь бас бодогдож байна. Тэгэхээр энэ Лотын охид яагаад ийм санаа гаргахад хүрсэн бэ? Шалтгаан нь энэ хотоос сурсан байгаа байхгүй. Ерөөсөө Лотын охид ийм зүйлийг сэтгэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр Содом Гоморо гэдэг хотоос сурсан зүйл нь л юм. За тэгвэл Библиэлд яагаад ийм одоо муухай үйл явдлыг одоо энэ ч уг нь ариун Библи шүү дээ. Тэгсэн хэрнээ яагаад ийм зүйлийг бичиж үлдээсэн бэ гэхээр Бурхан хүн төрлөختний байр байдлыг шударгаар энэ номонд буулгасан байгаа байхгүй. Бурхан бол шударга юу гэдэг. За ийм муухай зүйл одоо бичээд яах вэ гэж хасаагүй гэсэн үг. Одоо миний одоо ууган баяр энэ номыг бичижсэн бол одоо хасах нь байна шүү дээ. Тийм ээ. За ийм муухай юм бичээд яах вэ? Бас арай дими баха гэд. Тэгэхээр энэ хүний санаа ороогүй гэдгийг бас баталж байгаа юм. Тэг санагдаж байна. Тийм учраас хүн төрлөختний тэр бохор муухай байдлыг ч гэсэн яг л шударгаар энэ Библиэлд буулгасан байна. Ингэж ойлгох хэрэгтэй баха гэж одоо бодож байна. Муухай зүйл сурсан байна. Бид нар ч гэсэн ертөнцийн одоо дэлхий дээр амьдарч байна. Энэ ертөнцийн хүмүүсээс, энэ дэлхийн улсуудаас янз янзын муухай зүйл бас сурж байгаа. За Эхлэл номны 20 дугаар бүлэг дээр нэх их зүйл бодогдсонгүй. Тийм ээ. Абимелех гэдэг хүн бол эхнэрээ булааж авсан. Гэхдээ Бурхан Абимелехт хэлсэн үг бас надад бас их юм бодогдуулсан юм байна. Юу вэ гэхээр энэ дэр тэгхт нь ертөнцийн эзэн түүний зүүдэнд хариулахдаа тийм ээ шулуун шударга сэтгэлээр энэ бүхнийг хийснийг чинь би мэднэ гэж. Тийм ээ. Ямар сэтгэлээр хийснийг Бурхан мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр Бурханд ерөөсөө мэдэхгүй зүйл гэж байхгүй. Намайг ямар сэтгэлээр ийм юм хийгээ яваад байгааг, ямар сэтгэлээр амьдраад байгааг Бурхан яах нь мэдэж байгаа. Нэрээ тийм дээ гэсэн бодол яг энэ хэсгийг уншихад яах нь төрж ирсэн. За тэгээд энэ дээр юу гэж гарч байгаа вэ? Би өөрөө чамайг миний эсрэг гим хийхээс чинь хамгаалж байсан юм а гэдэг.
Бурхан биднийг гим нүгэл хийлгэхгүй тулд, гим зэмгүй амьдруулахын тулд Бурхан биднийг хамгаалж байдаг. Ийм тохиолдол та нарт ч бас олон удаа тохиолдож байсан бахаа гэж бодож байна. Надад ч гэсэн маш олон удаа тохиолдож байсан. Бурхан намайг ерөөсөө энэ үнийг хийхийг хүсэхгүй байгаа юм байна. Тийм учраас саадуулаад байгаа юм байна. Намайг гим зэмгүй амьдруулахыг хүсээд байгаа юм байна гэдгийг мэдэрчсэн удаа бол олон байсан. За өнөөдөр Эхлэл номны 18, 19, 20 дугаар бүлгээр дамжуулаад маш олон гайхамшигтай зүйлүүдийг сурлаа. За маргааш дахиад уулзцгаая. Баяртай, сайхан амраарай.